Монгол анхудаа нэг тэр Монголын үндэсний их сургууль. Олон улсын тэргүүлэх их сургууль төслийг хэрэгжүүлэгч Монголын хамгийн том Монголын үндэсний их сургууль. Сайн бацхан өрхөмд үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. WhatsApp нэвтрүүлэг та бүхэндээ ээлж нэг шинэ дугаараа хүргэж байна. Тэгэхээр өнөөдрийн дугаарын маань өрхөмөдтэй зочноор бид драмын жүжигчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Алтангат содонд Амгалан Баатар найзаагаа урьж оролцуулж байна. Урилга авч хүрэлцээрсэн маш их баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Найзтайч гэсэн бас энэ өдрийн мэндийг хүргэе. Хотор бахан тэмдээ хайсхан байхгүй бохороо ганцхан бах ихтэй соёлын түүхнүүд яг солонг баян Чингис ресторан сансар телевиз баян хөшөө удах варан цагаан варан улсын цирк драмын театр орох газар би болцоо гэжтэй орон сэрүн болоо Опт түгэл шүн болоо Сэдүүхэн гудамжаар явсаар Сүхахын талбайд очлоо Сайхан зогсож байна уу? Сайхан зогсож За. байна. Ойр сонь сайхан юу вэ? Гэхдээ одоо юу ах вэ? Ковидоос өөр юм хүний амнаас ирнэ гарах байна. Ерөнхийдөө бас ковидоос гадуур бусад одоо энэ оролцож байгаа зочдод маань ямар сонь сайхан байгаа бол гэдэг. Яг одоо бас гэж одоо ажил төрлөө хийхгүй биш хийгээд байна л да. Одоо манайх ч соёлын яамтай болсон тийм ээ. Одоо хамгийн сүүлд одоо хийсэн одоо нэлээх одоо ажилтай байсан зүйл ч одоо Монгол соёл, Монголын баялаг гэдэг тийм одоо ийм одоо соёлын яамны одоо юу шалгуулах. Одоо тендер гэх юм одоо тийм ээ. Одоо тэрийг шалгуулах одоо нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаа. За тэгээд одоо театрын ажил, төр төсмийн ажил оролцоод явж байна. За тэгээд мэдээж одоо сошиалч гэсэн нөгөө шавнартайгаа бас хичээл ном хийгээд бас хичээлээ одоо дуусгаад дүнгээ гаргалаа. Залгаад хөөдлөө наадмын бэлтгэлдээ гарлаа. Наадмын бэлтгэл ажил бол ерөөсөө анх бол ингэсэн шүү дээ. Үзэгчтэй наадам хийнэ энэ жил тийм ээ. За тэгээд энд одоо гурван хариулагч гурван ажиллана гэдэг одоо манай Тара цог гэрэл Өмсөрлөгийн театрын цог гэрэл Хэро Баатраа гэдэг энэ гурван хариулагчтай ажиллахаар болоод ингээд бүгд ажилд ороо бид нар 5 сараас хойш одоо сая дэг нөө наадам гэж хөдөлгөөн үүстэл бэлдэж байлаа. За тэгээд эхлээд нөө наадам хөдөлгөөн үүсгэхээс өмнө чинь за үсэгчтэй наадам болёо. Тэгээд манайх ч одоо багаар нь боловлаад захин наадам шилжсэн багхгүй. За тэгээд захин наадам шилжлээ. Тэнд нөгөө Наранбаатар найрагчаар ахлуулсан одоо бидний баг одоо юу гэдэг манай хөгжмийн зохиолчор Чимба байлаа. Бүжиг дэлгэцэр манай Гаан Очор байлаа. Зураачаар ерөнхий зураачаар одоо манай Гаан Хоёг байлаа. Би ч бас нөгөө нэг одоо багтаа айгу хөгжмийн боловсрол өндөртөд ордон шүү дээ. Тэгээд бас одоо тэр Чимбатагаа одоо хамгийн одоо ойртож ажилладаг одоо хөгжмөдлийн найруулга бүх зүйлээ одоо хамтлаг дуучид хэн байх вэ? Хамтлаг дуучид хэн байх вэ? Одоо чуулгаас хэдэн хөгжимч тавах уу? Филармоноос хэдэн хөгжимч юу? Тэр утга хэдэн тромбо, хэдэн труба, тэ хэдэн саксофон дуурах уу?
За хэдэн ятга хэдэн юу ахав гэдгээ хүртэл гаргаж ингэж одоо бид нар чинь наадмын ажилд ордог хүмүүс шүү дээ. Ингээд ажиллаар хөдөлсөн Шимбаа маань хөгжмөс зохиолчоор ажиллаад 8 хөгжим бэлэн болцсон. Яг New Star студидтэй гэрээ хийх дээрээ тулаад за тэгээд одоо ийм дуучдыг ингэж оруулнаа гэд гжитэл үзэгчтэй наадам хийхгүй гэд манай багийг болиулаад захин наадам болсон. Тэгээд захин наадам болвол бид нар бол одоо найруулагчийн багаар биш зүгээр төрийн үйлчлэгээний албаны уран бүтээлчд гэдгээрээ хуудлаа дээр очиж наадмынхаа үйл ажиллагаа захин наадмын үйл ажиллагаанд оролцлоо. Тэгээ нүүр наадам гэдэг хөдөлгөөн бол ер нь бүх мөр сураа болиулаад урлагийн юу ч юм бол нэгэнт хөдлөөд эхэлсэн байсан. Ингээд наадмын өглөө үзэх контентын зургандаа бол оролцоод ингээд явж штэ. За. Тэгээд ер нь бол яг бас манай одоо WhatsApp нэвтрүүлэг бол ер нь урьж оролцуулж байгаа уран бүтээлчийн урднаа хийгээд өнөөгийн ирээдүйн төлөвлөгөө уран бүтээлтэй холбоотой сонь сайхныг асуудаг. Тэрнээс ер нь бол одоо ямар нэг юм хийж байгаа хүн бол араасаа сайн ч муу ч янз бүрийн нэр дагуулдаг. За тэгээд дээрээс нь тэрийг одоо мэдээж дэмждэг нэг нь дэмжиж байгаа, дэмжихгүй нэг нь сэвнэ гэж нэг айхтар юм байна те. Тэгээ энэ бол зөвхөн анашаараа сошиал ертөнц. Би тэгтээ ганц юм хэлчих. Сошиал ертөнц бодит амьдрал хоёр бүр тэс өөр шүү. Тэгэлгүй. Сошиал хишлэн муулуул цэвүүлж ингүүлсэн бодит амьдрал дээр буугаад ирэхэд өөр үед шүү. Тийм болохоор энийг бол бас хүмүүс ч ойлгох хэрэгтэй. Сая нөө наадам бол ихтэй мэдээж хүмүүсийн зөв хандлага зөв энэ дээр нь уус төржүүлээд явцсан байгаа байхгүй юу? Улам сэвүүлээл соёл урлагийн их сургууль багшилж байна. За мэдээ соёл урлагийн их сургуулийн бүтээгдэхүүн. Тэгээ одоо бас соёл урлагийн их сургуулийн талаар бас бид битүүрийн ярилцлаганд донд зүй ёсоор нэг хэсэг хугацаа бол зарцуулагдах ёстой. Тэгэлгүй яах вэ? За тэр талаар. Би яг одоо яг сүүлийн 2 жилийн энэ одоо яалчгүй ингээ ярахаар л ковидтэй холбогдож шүү дээ. Харахгүй шүү дээ тийм үстэй. Эндээс дэлхийн нийт салааг байгаа юм чинь. Сүүлийн 2 жилийн одоо шавнартаа их харамсаж байна да. Ялангуяа одоо чи одоо хамгийн сайн мэдэх хүн жүжигчдийн мэргэжлийг дэлгэсийн цаанаас зааж сурна гэж үнэхээр байж болшгүй зүйл юм өстэй. Чи битэр ингээд яг тулж харьцчээж ингэж хэлжээж одоо хамаг зүйлээ ойлгуулдаг. Яг гэхдээ мэдээж энэ юуны сошиалын даваа талууд биелдэ. Одоо юу гэдгийг хүүхдүүд маань өөрсдөө монтажа хийдэг болж байна. Итүүдийг бэлтгэдэг те. Монтажлаад ингээд за тэр нэг даваа тал боловч яг жинхэнэ энэ амьд харьцаа чи өдөр шиг ярьж байгаа юм. Амьд харьцаа байхгүй. Тэгээ нодлон өнгөрсөн 2020 онд төгсгсөн одоо би ч музиклийн багш шүү дээ. Төгсгсөн хүүхдүүд маань одоо яг бүтэн жүжигээ тоглож чадаагүй төгссөнд би одоо маш их харамсаж байна. Одоо энэ жилийн хүүхдүүд маань дөнгөж 9 сарын 23-наас хичээл эхлээд 11 сарын 3 хүртэл яг танхимаар ороод айгүй сайхан болвол яг нэгдүгээр курс ялангуяа те суур тавьдаг үед маш их харамсаж байна. Монголд анхудаа 1,700 сая төгрөгийн тэтгэлэг зарлаа. Монголын үндэсний боловсрол сан, Монголын үндэсний их сургуультай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд сурлаг, урлаг, спорт, нийгмийн этик хор Монголын үндэсний их сургууль. Олон улсын тэргүүлэх их сургууль төслийг хэрэгжүүлэгч Монголын хамгийн том Монголын үндэсний их сургууль. За ковидыг нэгэнд ярьсан юм чинь ковидыг бол бас нэг асуух шиг юм яаж бас яг энэ хүний хувьд халдвар хамгааллын дэглэмийг сахиж бас мэдээж үзэж байгаа үзэгчдэд бас мэдээж нийтэд одоо үйлчлдэг энэ хүний хувьд бас мэдээлэл хүргэж бас нэг урайлга хэлэх нь зүйлс нэрийг баг. Тийм юу ч та хамгийн эхэнд маш олноороо халдвар авсан хүмүүс том театрын жүжигчид тийм ээ хамгийн эхлээд Анна Каренина тоглож байхад 50 дөрвөлээ аваад эхний за тэр үед чинь 3 сарын 7-нд суртаа байл. За тэгээ өмнөхөр энэ өвчин бол энэ дархлаанаас хамааралтай гэдэг нь үнэхээр тэрийг л одоо яг мэдэрч байна 3 сарын 7-нд авснаас хойш би одоо 3 4 сар болсон байна шүү дээ тийм ээ. Тусаад идэхснээс хойш 2 удаа вакцин 2 думгаа хийдэгчлээ. За тийм болохоор би ч бас тэгээд нөгөө хамгийн эхэлж нөгөө ковидтэй гэдэг зарлсан хүмүүсийн нэг болсон тийм.
хамгийн их зарлаж одоо ингэдэг юм байх шүү. Тэр үед ч яг ингэдэг үст анх өвчин тусгаад байна гэж байгаа таны эргэн тойронд ковид тусан байна уу? Энэ тэ худлаа онцгой юм зарлаад байгаа юм биш үү тэгээд тэгдэг байсан. Яалтчгүй байсан л байгаа байхгүй. Тийм учраас зөрөгтэйгээр бас энийг зарласнараа бас зүв хийсэн болов гэж би бас өвдө боддог шүү дээ. Энэний дараа хүмүүс яг чөлөөтэй те. Энэ ковид тусан үнийг нийгмээс ядуурлан гадуурхах биш. Энийг ойлгох. Тэ? Энийг одоо сэтгэл санаагаар дэмжих. Одоо найзынхаа уран бүтээлийн богцлонгийн тэгэхээр нэгэнт одоо энэ чухал эрхэм мэрэгжлийг эзэмшиж түмэнд үйлчлэх тэр эрхийн эзэн болсноор одоо даруй 21 жил өнгөрчээ. Тэгэхээр энэ хугацаанд мэдээж одоо драмын театр гэдэг энэ том урах айлын одоо бас нэгэн багнан байж, бас нэгэн үнэн байж гэх юм уу тийм. Бас нэгэн орон зайн байж одоо түүхийн хуудсанд бас нэр хавчуулагдаж явах эрхэм аз завшаан танд тохиосон. Тэгэхээр эцэг одоо тэр энэ хугацаанд драмын театрт одоо хичнээн уран бүтээлд хичнээн дүр бүтээж тийм ээ одоо бас яг энэ одоо уран бүтээлийн талаар бас ярилцъя. Драмын театртай Улаанбаатарын холбогдсон түүх бас дээрээс нь одоо өдний хүртэл драмын театртай хэрхэн ажиллаж байгаа талаар уран бүтээл. Тэг 2000 онд суйсаа төгсөөл за тэгээд театрт одоо хамгийн их одоо намайг дуудсан хүн маань ихтэй чиглүүлсэн хүн маань мэдээж манай ардын жүжигчл хамхи өгч маань чи театрын жүжигчин болно шүү гэдэг тийм гэж одоо бараг 2 дугаар курсээс маань авахгүйл хаарданд суулгасан хүн маань одоо ажилт багш юм байгаа шүү дээ хамхи өгч маань. За тэгээд театр руу одоо театр хэмээх тэр их өндөр босгыг давах боломжийг олгож намайг театр руу өрөнд дуудсан хүн бол мөн адил ардын жүжигчин урлагийн ой сэтгэлтэн мөнх төрж багш маань. Хамгийн анх бооцоо жүжигээ хийх гээд одоо дуудаж хажуудаа одоо нариучаар сурдаг шав Наранбаатрыгаа буюу Парагаа дуудаж хоёр дөнгөж шинхэн төгссөн хоёр шав болохдоо манай шинхэн гавьяд ганц зэвтэрийг дуудаж гол дөрөвж 2000 оны 9 сард театр өндөр босгыг алгаснаас хойш 21 жил одоо миний хувьд тасралтгүй одоо өдөрт ажиллаж байна. Цаашдаач одоо өөр зам байхгүй гэж бодож Хоёргүй сэтгэлээр зүтгэж явж байгаа. Энэ хооронд за нэг би та сайн мэдэхгүй яг ингээд тоолж ингэж үзээгүй нэг зөвхөн уран бүтээлийн жагсаалтыг гаргаж ирсэн тийм юу гэдэг нэг CV анкет энэ төрөл яаж яах нэг тэгэхээр 50 60 жүжиг байгаа баха. Гол үгээ туслах дүр тогсон 50 60 жүжиг. За 50 60 биш үү 40 50 ч юм уу. Би яг нарийн тоог гаргахгүй нэлээд урт юм гарддаг. Жүжигийн гол үгээ туслах дүрд жүжигчин тоглогдохоор бас одоо бооцоо бол ер нь хамгийн удаан тоглогдсон жүжигчин тоглогдсон. Хамгийн олон удаан тоглогдсон жүжигчин надаар тоглосон. Надаар тоглосон тийм. Бооцоо ч ерөөсө 6 хан тоглосон шүү дээ Монгол. Хамгийн үнэтэй. Тэгэхээр тухайн үед бас их сенсацтай байсан. Үгүй тийм. Тэр үед чи хамгийн үнэтэй. Тэр үед театрын жүжигийн билет 2000 төгрөг байсан. Тэгэхээр хамгийн анх 2000 онд бооцоо жүжиг 10,000 болгочихсон. Жүжигийн билетний нэг. Тэгээд жүжигийн стандарт зүйлс ондоо болсон. Заалч дүүрсэн баг шүү тий. За пиг дүүрээ билет нь олдохой болоод жүжигийн дуунуудыг дөрсчүүлээд гэсэн байна. Мэдээж урд нь яг одоо жүжигийн дуунууд бол байсан л да мэдээж. Гэхдээ тэрийг одоо клип буюу дөрсчүүлжсэн юу байхгүй. Тэрийг ч одоо манай пара одоо залууны сэрэг болгоогоор ингэж шинээр сэтгэж ажиллаж бооцоо жүжигч 2 дуутай 2 клиптэй шүү дээ. Нэг нь харамгын зүүдэндээ бэгээд манай ганц цэцгийн одууд одоо нэг клиптэнд мухаараад ордог. Нөгөөх нь Алтагийн дуусан сэрүүн зүрчг амьдрал гэдэг энэ дуу. Ийм 2 дуутай 2 клиптэй ч гэдэг юм уу. Тэгээд одоо эхэлж байсан юм да. За тэгээд 2001 онд бол бид за тэр бол одоо мөнхөө өгш маань бидний одоо театрын өндөр босгыг дагуулсан ачтай буянтай зүйл үйл дээр тийм ээ. За тэгээд ингээд бид нар чинь тэрнээс хойш 2 жил гаруй дагалдан жүжигчтэй ажилласан шүү дээ.
За тэгээд залуучууд өөрсдөө юмаа хийе гэх тээ. Тэгээд ч яг хамгийн их бүрэн ахын маань зохиол надаар тогсоо гэдэг. Алдарт уянгийн төгс дараа. Тэр үчид 3хан телевизтэй байлаа сайхан байлаа. Үндэсний телевиз UBS 25 төгс өглөө. За тий. За тэгээд янгот нөгөө надаар тогсоо хайр маань яг зөвхөн залуучуудаар хийж байгаа байхгүй. Тараа нариулаад богийн ханаа бид түрүү гол дүртэн тоглоод. За тэгэд ч өстө жинхэнэ 50000-аар билет зарагдахад билетийн сүлдээ олдохоо болоод 15000-аар шагдагддаг болоод заа юм. Пиг дүүрэ театрын бэлтааж нурлаа гэж хүртэл бид загнуулж. Тэгээд фризон дуугийн тулаад харанган чук ах маань хөгжмөн цогоос нөгөө юу гэдэг дуу шүү дээ. Миний нөлөөсөө сахилаач даа. За тэр дуу чинь бас хит боллоо шүү дээ. Дуу ч хит боллоо, жүжигч хит боллоо, мань гурвч бас одуллаа. Тий од боллоо. Гэтэ ийм сошиал од биш шүү. Тэр чинь бол одоо тэр үеийн гол яг ч бодтоор одоо болж ирсэн юм байна. Тэгэл одоо бид нар бол тэгтээ бас их бэрхшээлийг авч яасан. Бид нар чинь одоо залуучуудад одоо жүжигээ бэлдэх одоо өрөө тасалгаа олдохгүй ч гэх юм уу тайз нь ховор дандаа шөнийн цагаар хийдэг. За тэг олон янзын бэрхшээлийг авч ил гарч ирж байлаа. Тэр жүжиг маань одоо маш хамгийн олон тоглогдсон. Хэд тоглогдсон байдгүй л дээ. За мэдгүй тоог нь ёстой. Хэдэн сар гарсан. Хөдөө орон нутаг мутгаар ингээд яах юм бол хамгийн сүүлд чинь 2011 онд манайх Гамлет тавихаар болоод Гамлетийн сургуультанд орсон гол дүр Гамлет болд эрдэнэ тоглох учраас болд эрдийг баригад явуулахгүйгээд баруун 5 аймгийн дэргээд гарахад болд эрдэнэ үлдээд богийн оронд одоо манай фантастикийн Тамираа дүү маань дүрд нь гараад тэгээ ганц цэгтэр тоглоод 11 он болов 12 онд. Тэгээд энэ чинь баруун 5 аймаг уу одоо ингээд Үүр ханга Баян онгор гой болтой ховд Баяуулгыг авсан байхгүй 5 аймаг. Ингээд за өдөрт надад тусаач нэг 2 мөр тоглолтоо гэж бодлоо л да. Тэгээд чинь 5 аймгаар нэг аймагт өдөрт 4 өдөр тоглолт гэж бодоод зүгээр хамгийн сүүлийн баригад 5 аймагт тоглоход 20 удаа тоглож байгаа нэг жишээ нэ. Тэгээ яг богийн оронд Тамираа маань гарч байгаа юм л. За тэгээд тэр баригад явж ирээ. За одоо бид нэр зодгоо тайлахгүй болов болохгүй нэ. Гэт баг найруулагчтай аль биесээр хэлээд бараад за энэ нэвтрүүлгийг энэ жүжигийг одоо жүжигээс болио. Энэ жүжигээ болио. Шинэ жүжигийн дөрүүдээс биднийг болиулаач. За тий. Тэр чи аргагүй дөнгөж 19 20-той ч юм 18 19-той дөнгөж оюутны ширээнд залуучуудын тухайд жүжиг тоглосон чинь 30 нэлээд гараад нэлээд байргашсан тий бараг 40 руу хивээцсэн нөхдүүд би дурлаж үзээгүй тийм үг яриад тоглоод ингэхээр чинь тэгээ сүүлдээ наалтгаа болж ирдэ шүү дээ. Тэгээд нариучсаа гуугаад одоо ингэ болоо гэдэг. Тэгээд сүүлд залуучуудаа шилжүүлж ирсэн юм төвхтэй. За тэгэхэд чи юу яг эд тоглож байгаа үчсэн театртараа киноны сеанс шиг тоглодог гэсэн байхгүй. 14, 16, 18, 20 цагаас гэж. Яг киноны сеанс шиг байгаа шүү дээ. Өдөрт 4 мөр тоглоно. Тийм байдаг л шүү дээ. Тэгэхээр яг хэдэн одоо тоглогдсон гэдэг тоог мэдгүй. За биднээс өмнө бол найрын ширээний ууц бас тэгж их тоглогддог байсан юм лээ. Театрын түүхэнд. Юусе найрын ширээний ууц надаар тоглосон хайр хоёр л ийм олон тоглогдчихсэн. Шим одоо юу гэдэг юм бэ? Одоо чи очиж чи юм уу миний өмнө ингэж хэлээд пэдийг нь битгий хэл чамшиг юмд үгш дурах их байхгүй шүү. Тийм ээ. Ядуу хүн бөөс хоёрыг төрөнөөсөө дээш гаргаж болдгоо гэж үний юм байна, тийм ээ? Яаж нэ? Зөв. Тэгэхээр бас одоо манай ухнаа ардын жүжигчин ч байдаг юм уу те. Тэгээ одоо Чингис хааны жагаач байдаг юм уу гэдэг. Энэ улсуудтай би ингээл ярилцаад сан солилцоо сууж явах тэгдэг юм. Ер нь хүний одоо нөгөө 60 гэдэг шиг те. Хүний амьдралын бас нэг 10 жил гэдэг чинь өөрөө багцалж бодож яг энэ 10 жилд би юу хийж бүтээсэн юм бэ? Тий.
Энэ дараагийн одоо 2000-аас 2010 онд би юу хийсэн? Яг 2010-аас 2020 онд би юу хийсэн? Яг энийгээ ерөнхийдөө за одоо тэд нар бол нэг 10 жилээр ч юм багцлах юм байна. Тэгээд ингээд өөрийнхөө хийсэн юм дараагийн тэр чинь ингээд олон юмны ялгаа контраст гарч иж харагдаж байгаа байхгүй тийм. Хийсэн юмнуудынхаа одоо ингээд үр дүнг тооцож байна. Энд дэр нь би ингэж ажилласан. Тэрэн дээр нь бид ийм давуу талтай байсан байна. Энд нь би ингэсэн байна гэдэг. Ер нь ийм залуучууд та нар заавал хийж байна. Бид нар ч болох тэрээс зэрэг за тэгж яагаад нэг хийндэ гэдэг үгтэйгээр явсаар бол нэг мэтгэл одоо 21 жил өнгөрсөн байна. Тэгэхээр ийм бас энэ очрыг ярьж байгаа нь юу вэ гэхтэрээс зэрэг би бас найзаагаа энэ 20 жилийн хугацаанд бас ийм сайхан жүжигчдэд тоглосон юм байна. Яг хүн тоог нь алдсан байж болно. Гэхдээ бас нэг ингээд бичээд ингээд тавьсан багт бол биднэрт бишгэд ядаж өөр хүмүүстэд тэрийг болох юм. Бас тийм ээ. Бас чи бахархах бас нэг айгүй том шалтгаан бол энд байгаад байгаа байхгүй тийм. За тэр яг одоо бол чухал шалтгаан л байгаа. Тэрний юу гэхээр мэдээж энэ уран бүтээл тийм уран бүтээл одоо жүжигчин мэдээж одоо мэрэгжил таны мэрэгжил үндсэн эзэмшсэн мэрэгжил бол жүжигчин. Гэтэл нэг одоо том сенсацыг драмын театраас бол драмын дөрөв гэдэг хамтлаг гаргасан байдаг тийм. Энэ бол одоо бүр ерөөсөө яахан аргагүй энэ одоо Монголын pop rock эстрадад бас нэгэн шин давлгаа, шин одоо орон зайг бас бий болгосон. Ер нь одоо драмын дөрөв нэгдээгүй бол орцны дуу орцонд бол одоо зарим хүний сэтгэлд ч юм уу хайрын түүхтэй хамтдаа тэгэл хадгалагдал нэг дэвтрийн завсар ч юм уу ингээл үг нь авчууластал дуусгал байсан байх л да тийм. Гэтэл тийм энэ зүйлийг өнөөдөр бас энэ орцны дуу энэ одоо бас нэг юм сайхан дурсамж ийм одоо зүйл байсан юм шүү гэдгийг айгүй том харанг дэлдэж гарч ирсэн драмын дөрөвт би бас маш их баярлалтай. Тэгэлгүй одоо бид нар чинь бас одоо ингээд тэр үед чинь манай рок попын маань зохиолын дуучдаа баг зохиолаад эхэлсэн үе гэж одоо ингээд ярьдаг байхгүй. Тэнгүүт зохиолын дуучид нь одоо бол нийтийн дуучид гэж ярьдаг болсон л да. Жоох ингээд ойлголцдог үсч гэх юм уу те. Бүр тийм сонин үе байлаа шүү дээ. Тэгсэн чинь энэ дунд тэн дундаас дөрвөн жүжигчин залуу ингээд дуулаад гарсан. Урд нөгөө жүжигийн клипээрээ мөсгө киногоороо ингээд олон танигдсан байсан дөрвөн залуу нэгдээд хамтдаа уулзаж гарч яад. Гэхдээ бүр носталжи дээр тоглолцсон те. Тэр дурсамжин дээр нь тоглоод хайрын дурсамж дээр цомог гаргаад 5000% хөвлөдөд тачгин зарагдаад дуусаад алгуудаа. Тэгээд гаргасан дуу болгоно биш нөгөө клип хийлгсэн дуу болгоно хит болоод энэ бас манай рок болгонд аягүй том юм юу гэсэн одоо харан хонх зогсон байхгүй. Хүүшээ таамар уран бүтээлээ баг сайжруулаач те. Намрын сэрүүнараа хотоор баахан тэмдээ хайсхан байхгүй бохороо ганцхан баахан хэстэй соёлын төв кино театр содонг баян Чингис ресторан сансар телевиз баян хөшөө Удаа хваран цагаан хваран улсын цирк драмын театр орох газар бий болцоо гэжтэй. Тэгээ манай 50 багш нэгдэг байхгүй 50 багш их багш. Яа манай дөрөвч бас хаалгыг амар зохиж орж ирээл амар хурдаал болсон. Цаач бас манайсга хийх мэдээд байгаа байхгүй. Тэгээ бид нар рок попын гişүүд биш. Тэгтээ яг хөө мэдээж рок попынханд бас юм анхаарал өгж гарч ирсэн. Бас нэг юм сайн тал байдаг шүү. Тэр ч өмнө шүү бол манай 50 багш тэгдэг. Гэхдээ яг үнэхээр одоо нэг шин чи сая хэлдэг үнээс тэр сайхан дуунуудыг орчинд зохиогдсон сайхан дуунуудыг ингээд хүмүүсийн тэр одоо дурсамжийг сэргээж гэж гараад ирсэн дээр бол хүмүүс маш гоё шинэлгээр соргоор эргээр хүлээж авсан. Тэр ч утгаараа нэлээд хит болж ирсэн баг тийм. Тэр бас сайхан түүх юм аа. Тэгэхээр манай нэвтрүүлэгт оролцож байгаа хүмүүс бол ерөнхийдөө заавал дуулаад гардаг. Тийм учраас би бас нэг дууг нэвтрүүлгийн төгсөл дуулж өгөөрэй гэж урдчлаад хүсчихье. Тийм ээ. За. Тэгэхээр орчны дуу гэдэг тэр яг тэр бол өөрөө үнэхээр гайхамшигтай зүйл байсан тийм. Тэгэхээр тэрнийг одоо туулж өнгөрөөгүй ер нь 80 оныхан бол ер нь 80 онд ер нь баг бас яг яасан нэг орцон дуулж байгаагүй бах тийм ээ. Тэгэхээр нэг одоо 60 70 оныхан бол яалтчгүй л орцонд л одоо жинхэнэ дуулж. Гэхдээ тэр орцонд дуулж байгаа нөхдүүдийн гоё дуулж байгааг нь сонсох гэж бүгд одоо ингээд хаалган дээр ингээд чихээ ингээд дараад ингээд байж юу нөгөө нэг орцноос хөөж явуул ш тий. Анаас чи орцтой акустикийг санаж байгаа шүү. Ямар гоё дуурдаг вэ тий. За тэгээ гитартаа ингээд дуурайд ингээд одоогийн баргийн нэг мэрэгжлийн мундаг студ биш.
Тэр акустик амар гоё байдаг. Ер нь бол тэгээд ингээд орцуулганд хамтлаг байлаа тийм. Үнээр орцуулганд 4-5-4-5-аар 2-3-2-3-аар гадаа саад ч гэсэн тэгээд сетэн дотор сууж доршуулганд хамтлаг, орцуулганд хамтлаг. Тэр үуч та сайхан байж тээ. Одоо яг хүмүүс тэгээд социализм иргэн санаалцаа та нар маань. Гэхдээ тэгтэл тэр нийгэмд чинь бид нар бас сайхан зүйл байсныг дуусгах хэрэгтэй байхгүй. Тийм биз. Мэдээж 90-ад оны үед чинь бид нар очсон сууж эхэлжсэн шүү дээ. Ах нар бол мэдээж 80-ад оны сүүлэн дээр суужсан баг. Бидний суужсан 90-ад оны үед чинь бол дөнгөж энэ зах зээлийн нийгэм ингээд үүссэн. Тэгээд бас их хар бараан байдаг байлаа шүү дээ. Тэр үед чинь гэрэл нэгтэй зүйлүүд байсан юм шүү. Тэр нь одоо бидний одоо орчиндоо гитартаа дуулаад октодыг араасаа хуулиулж явах ч юм уу тийм сайхан зүйлүүд байсан юм аа. Тэрийг одоо бид нар бол ярьж явах хэрэгтэй, дуусчих хэрэгтэй гэж л би өвдө боддгоо. Хайрын дурсамж цомог гарсан. 2 цомог гарсан шиг санаж байна. Тий, хоёр дахь нь бүсгүй чам тэгээд. Хайрын дурсамж цомогч нөгөө санаанд ормооргүй тийм амжилт авчихгүй юу? Ер нь бол тэрийг та нар ерөөсө төсөөлөөгүй. Үгүй яг үнэхээр бол тэгж амар одоо сенсац болно. Тэгж амар ингэж яг гэж үнэхээр төсөөлөөгүй. А мэдээж манай үеийнхэн гарууд бол сонирхох байх. За 1000 шиг CD яачих болно гэж бодоод CD хэмжүүлэхэд болно гэж бодож ирсэн. А тэгээ яг мэдээж тэр үед бас ивент тэтгэлэг гэдэр олдон гутаа 3000 орчмыг хэвлүүллүүд. Тэгсэн чинь паркет дуусаа. Тэгээ 5 болгоо паркет дуусаа. Тэгсэн тэгжсэн байхгүй. Тэгэл юу вэ? Тэгвэл одоо дахиад UB Pass тоглолт хийчихэл та гэдэг тий. Тоглолт хийгээд тоглолтоо мэдээж жүжигчин хүмүүс гэдэг утгаараа музикл маягаар хий. Гэтэ бид нар бас их даруухан шүү дээ. Төрийн албаагч бид нар чинь дээрээ даруулахтаа тэрэгтэй найруулагчтай байдаг хүмүүс чинь. Тэр үед музикл гэж нэрлэж чадаагүй. Одоо ингээд яхаа харахад бол яг л музикл байсан байгаа. Зүгээр театрчилсан поп тоглолт Монгол тэгээд. Тэгээд On and Off одоо манай урлагийн хавьж тоглолтын Онон Батх маань найруулж яваад тоглолтыг тий хайрын дурсам тоглолт юм аа. UB Pass 2 удаа тоглосон пик үзье. Тэгэхээр ч хүмүүс чинь амар их одоо маш их урам авч одоо урам зэрэг ордог юм байгаа шүү дээ тий. Тэгээд тоглолтоо дууссан дараах нь бараг 2 жилийн дараах UB Pass-ын цагаа захиалаад заа 3 сарын 7-8 гээд алтан цагийн захиалаад тэгээд 2 дахь CD-ийнхаа бичлэгт орно. Бэлтгэлээс орж ирсэн баг 2 жилийн дараа тоглолт хийнэ гээд. Тэгээд 2 дахь CD маань бүсгүй чам тэгээд бас л яг нөгөө энэ орчин дүүнүүдээс одоо арай одоо дуулж амжааг үлдсэн бас хүмүүс сайн мэддэг дүү. За тэгээд энэ дээр нь нэмээд бас балхаа ахын ганц хоёр дуу орж ирсэн. Өөртөө жүжигийнх дуу мөгдүүлээд одоо даврис цаад болчих. Урд нь уран бүтээлчдэд за сарагч та манай дуулаад гээд хөгжмийн зохиолгоод одоо дуучдынхаа хөлсийг өгөөд ч гэх юм уу ингэдэг байсан хүмүүс чинь өөрсдөө жоохон амжилт олоод ингэдэг өөрсдөө жүжигийнхаа босох хэрэгтэй юм байна тий. Тэгээ бас гоё хөгжмийн зохиолчдоор зохиолох хэрэгтэй юм. Тэгээ балхаахаар зохиолгоо манай сүүлчийн мужиг чамд үлдээгээд жүжигийн дуу одоо дуучаан халиунтаа. Халиун чинь тэр үед яг кивэгээсээ одоо дөрөх тусгаарлалцсан. Тусгаарлаа. Тэгээд халиунтаа хамт энэ дуу гаргаж ирсэн. Энэ дуу бас айгүй сайхан дуу болсон шүү дээ. Тэгсэн. Тий. Жишээнэ тэгээд сайхан дурсамжууд одоо зөндөө байна шүү дээ тийм ээ. Төрөн яриан донд тавьчлагдаад өнгөрсөн. Тэр бол бас их чухал сэдв. Тэрнийг ярих ёстой гэж би бодож байгаа. Юу гэхээрээс зэрэг одоо би жишээлбэл Universe Best Songs гэдэг энэ одоо Монголын телевизийн түүхэнд хамгийн удаан жил дараалан явсан шоу гарч байгаа шүү дээ Universe Best Songs. Энэ шоунаас төрөн гарч байгаа хүүхд болгон кино тоглож жүжигчний бас нэг ур чадвар эзэмшигч байт юм уу юм. Энэ зүйлүүдийг хүмүүс шүүмжилдэг тий энэ ямар хэрэгтэй юм бэ хинт хэрэгтэй юм бэ энэ эдгээр дуулах байгаа бол дуугаал дуул тэнд чинь энэ стандартыг нь дүүргдэг жүжигчт нь тэнд байна тэдний хоолыг булааж байгаа юм шиг гэж ярьдаг л да би бол энэ эсрэг байд яагаад гэвэл би тэр хүмүүст хэлдэг байхгүй солонгосын одоо Японы солонгосын entertainment одоо жүжигчдийг харалта тэд нар чинь хөтөлж гин дуулж гин бүжгэлж гин ерөөсөө entertainment хүн байхгүй юу хийж болох вэ? Тэр бүх стандарт урлагийн бүх салбарт өөрийгөө сорж байна. Бүх юмд оруулж байна. Тэгжээж өнөөдөр public болж, тэгжээж өнөөдөр одоо нэг популярны хүн болж тэр чинь одоо ард түмэндээ хот хэмээн хүлэн зөвшөөрөгдөж штэ. Дангаараа дуулаад яваад байсан ч байдаг юм жүжиглээд яваад байгаа тийм стандарт ерөөс харагдахгүй байна.
Тэгэхээр entertainment үнэхээр чи одоо энэ ямар нэгэн энэ стандарт руу орж л байгаа бол бүх төрлийн авиасыг өөртөө цогцлоох хэрэгтэй. Өнөөдөр Монголд бол тэртээ зах зээл гэдэг зүйл бол маш их тийм хумигдмал байна тийм үстэй. Гэтэл энд чинь өнөөдөр одоо өшөөл харин энэ ингэж байгаа бол би бас ингэмээр байна гэдэг өөрийнхөө нөгөө урлаг сэтгэлгээг илүү хөгжүүлж уран бүтээлч чанараараа тэр хүнийг даван гарах нь тухайн хүний ухааны царааны асуудал. А гэтэл тэрхгүйгээр ингээд барьцаал чи дуулах юм бол би хөтлөнч гэдэг юм. Ийм юм яриад байгаа тэр стандарт надад бол ерөөсөө айгүй жижиг санагдаад. Тийм хандлагатай хүмүүс мэрсэр би одоо өөрөө яг нөгөө музикийн жүжигчин бэлдэж байгаа ийм одоо музикийн жүжигч бэлдэж байгаа ангийн одоо багш хүний хувьд яг оюутнуудаас ийм зүйл шаарддаг байхгүй. Супер байх хэрэгтэй байхгүй. Яг нь дуулдаг, жүжиглдэг, бүжгэлдэг, за хөтэлдэг, найруулдаг. За найруулагч гэхээр одоо найруулагч нар алаа шидчих байх та, алаа ядчих байх та. Гэтэ ер нь мэдээж бүр зохиодог байх хэрэгтэй. яг нь Өөрөө зохиолоо бичээд, өөрөө найруулад, өөрөө гол дүрд тогтоод гэсэн юу байдаг шүү дээ. тийм шүү дээ. Энэ угаасаа энэ одоо орчин үеийн нийгэм цаас ингэ шаардж байгаа учраас супер байх хэрэгтэй гэдэг шаардлагыг хүүхдүүдэд тавьдаг байхгүй. Ингийн тулд та нар зөвхөн одоо ангийн багшийн жүжигчний уран чадрын хичээл анхаарлаа хандуулаад бус хичээлээ хаях бишээ. Хүүхдүүд минь наад дууны хичээл, тайсны яриа, тайсны хөдөлгөөн, бүжиг заас бүгд гол шүү ингээл. Гэдэг байхгүй. Тэгжээж одоо яг жинхэнэ тийм одоо супер жүжигчин төрнө л дөө. Музикийн жүжигчнүүд бол агуу байх хэрэгтэй байхгүй юу? Тийм шүү дээ. Тийм учраас яг тэр шаардлагыг тавьдаг. Яг тэр зүйлийг л минаас хэлж байгаа л да чи. Тийм байх хэрэгтэй. Бид нар ч яг өөрсдөө тийм байхыг хичээж л одоо тийм музикт тавих гэж оролдоод тэгээд сүүлдээ музиктэй тавьсан Дарисын дахин сүм гэдэг жүжигээрээ жинхэнэ музиктэй тавьсан дараа маань найруулж тавьсан бид нар өөрсдөө одоо бүгд гол дүрд нь дуулж тогссон тий гэх жишээ. Ингээд яг хөө тэгээд уран бүтээлч угаас дандаа ингээд сайхан суралцаж гэж явдаг. Цаашдын одоо төлөвлөгөөний талаар бас амгаад одоо өшөө уран бүтээлд ямар одоо чиг хандлага ямар сонирхол байна. Өшөө бас цаашаа юу хийх гэж байна. Энэ бас манай үзэгчдэд сонирн байх баг тий. За тэгээд одоо манай театрын хувьд бол за миний хувь одоо уран бүтээлийн хувьд бол юу байна? Одоо энэ наадмын дараа наадам болно шүү дээ. Яг үүнд бол наадмын дараа бас нэг юм киноны уран бүтээл авах гэж байгаа. Энэс гадна театрын уран бүтээл одоо нөгөө маш том хаадын хаан гэдэг том жүжигрүүгээ сая бид яг ороод эхэлжээд л бас ингээл нөгөө 100 жилийн айн наадмыг найруулсан багаараа гэдэг. Тэгээ бид нар зохиолоо уншаад уран бүтээлчтэй зохиолоо танилцуулаад тэгэл тараацсан байхгүй юу. Улсын маань тий ардын урсгалын 100 жил. За тэрнээс хойш 10 жилийн дараа 1931 онд одоо Бөмбөр ногоон театрын манай анхны театрын урлаг одоо үүссэн шүү дээ орчин цагийн. Энэний маань түүхт 90 жил явуулчих واخгүй театрын маань. Энэ түүхт өдөө зориулаад одоо цог нэмхийн зохиолчийн зохиолч мэдэн шүү дээ манай Тэнгэрийн хөөгээд модон шинэ гэн тухай жүжигийн зохиолыг бичсэн. Цог нэмхийн маань зохиол хаадын хаан гэж жүжиг маань одоо яг орох бэлэн болцсон. Ийм баг. За тэгээд мэдээж кинотойгоо гэдэг одоо нэлээд их төлөвсөн юм байна. За тэгээд бас ингээд яамтай болно гэдэг чинь бас нэг юм шал өөр болдго юм байна. Ажил одоо ажлын хувьд ч тэр алсын харааны хувьд ч тэр сая манайх соёлын тухай хуулиа батлуулчлаа. Одоо киноны тухай хууль одоо яригдаад явж байна тийм ээ. Баттаад явж байна. За энэний хүртэл ажил хэсэгт орох тийм санал хүртэл ирсэн байгаа. Гэх шиг одоо ингээл мэдээж би өөрийнхөө салбарын ха төлөвл явна. За тэгээ мэдээж нөгөө хэдэн бүтээтэл тараад байж байгаа. Би 36 оюутантай шавтай байгаа. Энэ жил тэд нар маань ингээд бүтээтэл харцсан байж байгаа. Тэдэртээ маш их анхаарал хандуулах гэдэг. Одоо энэ намраас бол наадмын маргаснаас миний ажил багтахгүй. Яг үнэнд. Үнэхээр нөгөө хамтлаг дууныхаа ажил руу үнэхээр орж амжидгүй юм билээ. Одоо тэр бол тэгтээ ерөнхий төлөвлөгөөнд явж байгаа. Одоо бас нэг юм бий нэгэ. Тэгэхээр яг хүмүүс бол яриад байгаа л драмын дөрөв дахиад одоо юм хийх гэхээр нөгөө орцныхондоо дууссан энэ гэл те. Шидэд юм ярина шүү дээ. Өнөөс ер нь яагаад яамнаас сайхан үг ернийг гаргах хооролцоод те. Одоо орцныхондоо дууссан те. Тийм учраас одоо эдгээр дахиад дуулахгүй ч гэдэг юм ингээд яриад байна. Тэгэхээр
Үгүй цааш яаж үргэлжилж Үгүй Оросны дуу дуусаагүй шүү дээ. Яаж дуусах юм бэ? Чинь тэр олон жилийн тэр баялаг юу. Одоо бид нар тараа одоо хөгжийн арын заа дээр гэхэд 3 4 дууны панагра бэлэн болцсон байж байна. Бид нар чинь бас нэг 10 жилийн аймагийг хийх гээд нэг бужигнсэн. 17 онд байна уу? 15 онд байна уу? Тэгээд бас л энэ нэг төрийн ажил төрийн албаагч гэдэг утгаараа ингээд амжаагүй гэж явж байгаа. Энэ одоо харин дараагийн энэ 3 дахь CD-гээр гаргана гэсэн тийм бүр бид дөрөв толгойд хүлэнд нь явж байдаг. Авгааг бас ерөнхийдөө сошиалд их олон тийм нэг юу ихлүүлдэг те. Одоо нэг давуулга одоо жишээл залуугийн зургийг тавиач гэдэг юм уу ингээд. Тэрэн дээр нөгөө нэг манай бид хэдийн нөгөө яг залуугийн зургийг нэлээд бас хандлт авсан байдгийг. Залуу самлын те. Залуугийн зураг тий. Тэгэхээр одоо бас өнөрөө маань одоо үзэж байгаа харж байгаа. Тэгэхээр ингээ ерөнхийдөө бас тэр үеийн одоо хамтлагууд бас их олон хамтлагууд те. Тэгэхээр тэр хамтлагуудад одоо ер нь нэг үзэж байгаа хүмүүстэй бас залуус хамтлагийнхаа түүхийг нэг зогсохын дурдаад нэвтрүүлэг өндөрлөл. За тэгэлгүй яг хөө. Тэр үед ч одоо яг 90-ад оны тэр 97 8 оны үед чинь камертон байгуулагдаад араас нь номын тост гарч ивэл яг бидний үеийн залуучууд тий. Дандаа 18 настай тийм залуучууд зарим ч жоохон хайнаа мэнэс жоохон байсан шүү дээ 17 6 таа ч юм уу. Хазаар чинь тэгэл тийм залуучууд гарч ирэх чинь бүх залуучууд одоо жоохон дуулах сонирхолтой ч гэх юм уу тий. Орчин гитар тоглолт байсан бол нөгөө амьд хүчний хамт гэхээс илүү нэг шиг бой бэнд рүү шуурсан тий яалтчгүй бой бэнд рүү шуураад тэгээ одоо бид нар ч одоо манай ануус за тэгээ одоо нюанс хамтлагийн одоо өнрөө гişүүд нэг өнрөө одоо Америкт маань амьдарч байгаа. Америкт маань Америкт амьдарч байгаа өнрөө маань. За тэгээ манай цолмон гэдэг найз ингээд бид нар ч бас одоо зүрх сэтгэлийн дуудаараа нэгдэж дуулж байлаа гэж. Хамтлаг уран бүтээлтэй. Тий. Нилээд дуу би шүү тий. Нэг авчиж яасан. Тэг яг тийм олон юу гэдэг тэр үед борооны дараах мөөгш гэдэг шиг тийм олон хамтлагууд байсан. Энэ дундаас ингээд үргэлжлээд цаашаа явсан ч байгаа. Тэгэл яг одоо бид нар шиг цаашаа нэг уран бүтээлээр хамтарч хийгээгүй. Зүгээр уран бүтээлээр хамтарч хийгээгүй ч гэсэн одоо өнрөө маань нюанс хамтлагт амгаа өөрөө дараамын дөрөв хамтлагч гэдэг юм. Анууш маань өөрөө ингээд дуугаад явж байгаа. За ганцхан манай Чомо маань яг өөр мэрэгчлийн хүн байсан л да угаасаа тий. Тэр утгаараа өөрийнхөө одоо хуулийнхаа мэрэгжлийн чиглэлээр явсан. Боловч одоо залуус хамтлагийн гуруула уран бүтээлээ төрөөд явж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөс энэ урлаг гэж энэ зүйл рүү тийм ээ орсон хүн одоо буцаж эргэж гарах одоо гарч чаддаггүй гэдгийг гарч байхгүй. Гарцаа олохгүй. Тий. Гарч олохгүй шүү дээ. Орсноо бол мэдж байгаа тийм. Орсон хаалга эргээд олохгүй. Тэгээд ямар ч удаа гарц байхгүй. Одоо энэ ковид гайг болоод өнрөөг ирэхээр нэг урднаас нэг ирэхээр дөрүүлээ нэг дуу хичүүлээгээд амжихгүй байгаа шүү дээ. Залуусаараа бас нэг сайхан тий. Зүгээр яг тэр заавал хийт болоод ингээд ингэх биш ээ. Дөрүүлээ нэг сайхан залуу насныхаа дурсамжийг одоо сэдрээгээд нэг сайхан гоё дуу. Тэр үед дөрүүлээ байсан. Одоо бол мэдээж бид нар олуулаа болсон. Жишээл танах гэхэд тавуулаа. Манайх гэхэд дөрүүлээ. Тэр адаглаад бидний арталт бол бас нэг 20 гаруй пен бол байгаа шүү. Ямар ч хэлсэн. Тэдэртээ зориулаад яг гэхдээ яг тухайн үед дуулжсан хамтлагийн дуунуудаас аль нэг нь бүр шилж сонгож байгаа. Сайхан зүйлийг бол ер нь хийн гэдгээ бас одоо амлчлаа шүү дээ. За тэгээд амгаа одоо эзний алба одоо хааны алба халаатай эзний алба ээлжтэй гэж өнөөдөр бас ингээд цаг болсон ямар ч бид бүхэн нэвтрүүлэг маань ингээд өндөрлөж байна. Тэгээд найзаагаа ирж урилгуул авч ирсэнд маш их баярлалаа. Цухасхан ингээд хууш хөрөөд ингээд суухад үзэгчдээ Улаанбаатарын уран бүтээлийг танилцуулахад надад тун их таатай байлаа. Мэддэг зүйлийн тухай ярилцсан гэдэг бол өөрөө тэр тусмаа бас их сонирхолтой байлаа. Тэгээ нэвтрүүлгийн маань цаг их богино учраас мэдээж бүх зүйлийг тань бол уудалж амжаагүй гэдэгт бол итгэлтэй байна. Дараа чинь бас сонирхолтой сайхан уран бүтээл болгоноор урьж оролцуулж тэр болгоны чинь бас тайлагнаж үзэгчдэд хүргэж гэсэн юм бодол байгаа шүү. Тэгэхээр уран бүтээл сэтгэлгээ маань улам цаашаа хөгжих ёстой. Тэр хэрээрээ үзэгчд маань түүнд даган баясаж түүгээр бас өөрийнхөө нийгэм соёлын хүмүүжлийг төлөвшүүлж байх ёстой гэж ойлгож байгаа. Тийм учраас одоо таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье. Дэмжиж явдаг хайрлаж хүндэлж явдаг одоо шавнараас эхлүүлээд арга ир за тэгээ найз нөхдүүдийнх нь одоо хүсэн өрөө хамгийн сайхан бүхний найз дөрвөн барья. За баярлалаа. Одоо нэг сайхан дуу дуулаад өгч. За тэгээ үзэгчдэд бас нэг за тэгэлгүйхөө бас энэ сайхан нэвтрүүлэгтээ найзаагаа урьж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээ найзтайгаа уулзаагүй утсын санаалт юу байна? Facebook-ийн чатаар мэдж
байгаа болохоос хоёулангаас одоо өөдөөсөө харж сууж буугаалаа бас нэлээд удацсан байна. Цаг урт сайхан болоосоо нэг сайхан суух юмсан. Тэгээд бас өсгчтэйгээ уулзж байгаадаа түлхэх баяртай. Ингээд одоо урлагийн төлөө болон одоо нийгмийнхаа төлөө одоо сайн сайхан зүйлийг одоо хийж бүтээж одоо үр хөвгтөд үлдээх юмсан гэдэг л ийм одоо бодол сүүлийн үед маш ихээр төрдөг болсон. Энэ ч утгаараа би одоо бас нэг зүйл эхлүүлж байгаа. Энийг гэхдээ яг хөө энд нэвтрүүлэлтээ цус төрдөө. Одоо миний Facebook хаяг Амгаланбаатар амгаа гэж байгаа. За өөрөө зүгтайгаа мэлж байгаа. Тэргээр одоо надтай найз болж орж иш намайг дагаж одоо нийгэмд хандсан ямар зүйл хийж байгааг бас та хүн танилцаарай гэж бас хэлмээр байна. Сая дандаа уран бүтээл ярьж байгаа нийгмүүгээ хандсан зүйлээ би мартчих. Түрүүн би нэг юм хэлсэвчтэй тэр нэг өөрийнхөө ажлын одоо яг энэ драмын театрт орсон 21 жилийнхаа 10 10 жилээр нь багцлаад хийсэн бүтээснээ бас ингээд бичээл хадгалж ямар юм байл шүү. Тэгэлгүй байх. За тэгвэл нэг сайхан дуу. Ямар дуу бол? За би хайрын дурсан цомгтой орсныг сайхан дуунуудаас дуунуудынхаа нэг эсэл дуулчих. Өөрөө соло дуужсан дуу тэхүү. За. Алаг нүдтэй ангийн охины ла 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 аля хонгор ашиндан уйран алгын чинээ атгахын зүрхмэн аяндан чамруу тимүүлнэ хулгануудэр бибинэ ширтэд яхвэ хулгануудэр бибинэ ширтэд яхвэ уинаач охин чамайгаа ла 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 үршнөр зүудэлдэг болсон үрийн цолгон гэгэвчэр шагаахан ла 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 зүудмэрнос би сэрлээ хайрт минь чи сонсооч хайрт минь чи аялаач миний дулахтун хайрын хоолойгоо нийлүүлэн аялаа хайрт минь чи сонсооч хайрт минь чи аялаач миний дулахтун хайрын хоолойгоо нийлүүлэн аялаа гчамта Бидэнтэй хамтдаа байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Цөөхөн хэдэн хоромч гэсэн та бүхнийхэн сонирхолтой сэдвийг асуучаасаа гэж бодсон зарим зүйлсийг нь асууж амжааг өнгөрүүлсэн цаг хорон байгаа бол та бүхнээсээ хөлцөлөөч юм. Мэдээж амгаа маань цаашдаа олон сайхан зүйлийг хийж бүтээх болно. Тэр тойрол болгоныг та бүхэндээ бас цаг алдалгүй хүргэх болно гэдгийг одоо найзын хувьд бас одоо уран бүтээлч сэтгэлгээгээр та бүхэнтэй ханддаг. Яг л нэг уран бүтээлч хүний хувьд та бүхэндээ амлаж байна. Өнөөдөр бидэнтэй байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар ирэх мөндөдтэй зочинтойгоо дараагийн цоо шинхэн дугаараар ирэх уулзтлаа. WhatsApp нэвтрүүлгийг хөндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан маш их баярлалаа. Сайхан амарцгаарай. Баярлалаа. Монголд анхудаа 1 тэрбум 700 сая төгрөгийн тэтгэлэг зарлалаа.
Монголын үндэсний боловсрол сан, Монголын үндэсний их сургуультай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд сурлага, урлаг, спорт, нийгмийн идэх Монголын үндэсний их сургууль. Олон улсын тэргүүлэх их сургууль төслийг хэрэгжүүлэгч Монголын хамгийн том Монголын үндэсний их сургууль.